За сайн байцгаана уу? Амжилттай бүртгүүлсэн танд юуны өмнө баяр хүргэе. Одоо хэдхэн үйлдэл хийсний дараа таны бүртгэл баталгаажид бэлэн болоод байна. За тэгэхээр би та бүхэнд одоо хэрхэн төлбөрөө төлж төлбөр төлөх мэдээлэл дээр ямар мэдээллүүдийг байрлуулах вэ гэдэг талаар мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна. За ингээд хэрхэн төлбөрөө төлөх талаар танилцгаая. За тэгэхээр бид бүхэн интернет руу хандсны дараа champion.tөвшинжаргал.com гэсэн линкээр орж бүртгүүлээд байгаа тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ champion.tөвшинжаргал.com гэсэн энэ линк руугаа иргэн орцгоё. За ингээд бүртгэл явагдсан байгаа. Тэгэхээр төлбөр төлөх гэсэн энэхүү мэдээлэл руугаа хэдүүлээ орцсон мэдээлэл үзэж байгаа. За тэгэхээр хэдүүлээ энийгээ төр зогсооч. За тэгэхээр энэ дээр та бүхэн анзаарж байгаа бол 56 76 11 07 46 гэсэн хаан банкны данс байж байгаа. Та бүхэн энэ данс руу төлбөрөө шилжүүлэх ёстой байгаа. За төлбөр төлөх хугацаа бол 2017 оны 4 сарын 20-ны дотор бүртгүүлвэл 80,000 төгрөг. 2017 оны 4 сарын 21-ээс 24-ний дотор буюу тэмцээн эхлэх үед бүртгүүлэх юм бол 100,000 төгрөгийн бүртгэлтэй байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За тэгэхээр төлбөрөө шилжүүлэхдээ та интернет банк, мобайл банк, за тэгээд банкн дээрээс болон ATM-с гээд бүхэл хэлбэрээр шилжүүлж болно. Гол нь та гүйлгээний утга дээр өөрийн утасны дугаарыг за тэр дотроо яг энэ одоо таны нэр, мэйл хаяг, утасны дугаар гэдэг дээр бүртгүүлэхдээ бичсэн утасны дугаараа тавиарай. За мөн өөрийнхөө нэрийг тавиад утасны дугаараа тавьж гүйлгээнийхээ одоо утга дээр бичиж шилжүүлээрэй. Ингээд шилжүүлснийхаа дараа та боломжтой болвол tөвшинжаргал@gmail.com гэсэн хаяг руу төлбөр төлсөн мэдээлэл илгээгээрэй. Хэрвээ та мобайл банк болон ямар нэгэн тодорхой баримтгүйгээр шилжүүлсэн бол би төлбөр шилжүүллээ шүү гэдэг одоо зүгээр мэйлийг бичээд бас илгээж болно. За ингээд төлбөр төлөгдсөний дараа таны бүртгэл идэвхжсэний дараа яах вэ гэхээр та нэвтрэх гэдэг энэ товчон дээр дарна. Нэвтрэх товчон дээр дараад та өөрийнхөө бүртгүүлсэн мэйл хаягийг нэвтрэх нэр гэдэг дээр хийнэ. За ингээд мэйл хаяг. За танд мэйл хаягаар чинь бүртгүүлсэний дараа тусгай нууц код очсон байх болно. Энэ нууц код эренгүүт нь та нууц кодоо энэ доороо хийж өгнө. За ингээд нэвтрэх гэсэн цэс рүү орноо. Яа нэвтрэх гэсэн одоо табыг дарна. Ингээд нэвтрснээр тэмцээн бол 2017 оны 4 сарын 24-ний даваа гарагт оройн 21 цагаас лайв буюу онлайн хичээлээр эхлэх юм байгаамаа гэдгийг зааж өгсөн ийм тэмдэгт гарч ирсэн байгаа. Хэрвээ 24-ний орой даваа гарагт та сайт руу нэвтэрж орох юм бол сайтын одоо зааварчилгаа болон даалгаврууд өгөгдөх талбарууд гэж шал өөр болоод ирэх танд харагдана. Харин тэмцээн эхэлтэл бол одоо энэ хугацааг үүсэн энэ дэргэц маань танд харагдах нэ. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Амжилттай бүртгүүлсэнд баяр хүргэе. Ингээд төлбөрөө шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих юм байна. 56 76 11 07 46 гэсэн одоо дансаар хаан банкны дансаар та төлбөрөө шилжүүлэх юм байна. За ингээд төлбөр шилжигдсэний дараа таны төлбөр баталгаажна. Тун удахгүй сургалтын үеэр уулзцгаая. 30 хоногийн турш хэдүүлээ. Бие биегээ дэмжиж, 30 хоногийн турш бие биедээ мотивац сэтэл төрүүлж, 30 хоногийн турш өглөө болгон бие биегээ сэрэж, үнэхээр өөртөө байж болох авяас чадварыг ухаан шавхаж гаргаж ирэх юм гайхалтай 30 хоног байх болно гэдэг танд амлаж байна. За ингээд түр баяртай. Би танд нэгэн чухал зүйл хэлэх гэж байна. Та анхаарлаа хандуулаарай. 2016 оны байдлаар дэлхийн хүн амын дундаж насаас 70-75 нас байдаг. Тэгвэл хүн амьдралынхаа хугацааг юунд зарцуулж өнгөрүүлдэг вэ? Та дунджаар өдөрт 8 цаг унтдаг байлаа гэж бодоход амьдралынхаа 3/1 буюу 25 жилийг та унтаж өнгөрүүлдэг байна. Харин 9 жилийг зурагт үзэж, бүтэн 2 жилийг реклам үзэж өнгөрүүлдэг гэдэгт та итгэх үү? Хүн бүрт өдөрт энэ тэнцвэрхэн 24 цаг олгогдсон байдаг. Тэгвэл яагаад зарим хүмүүс амжилттай сайн сайхан амьдарч өөртөө сэтгэл хангалуун байдаг бол зарим нэг хүмүүс амжилтгүй амьдралдаа гундуухан өнгөрөөдөг байна. Энэ бүхэн юунаас хамаарч байна? Бид бүхний эд хөрөмтгүй байдал уу? Эсвэл мэдлэг чадваргүй байдал уу? Эсвэл зарим хүмүүс төрөлхийн авяас чадваргүй гэж өөрийгөө голдог уу? Үгүй ээ. Амжилтанд хүрсэн хүнд нууц гэж байдаггүй. Амжилт бол хувь хүний хөгжилтэй л холбоотой. Та хувийн харилцаагаа сайжруулж, үр бүтээмжээ нэмэгдүүлж, үеийн зохион байгуулалтаа дээшлүүлсэн тохиолдолд хүссэн амжилтанд хүрэх бүрэн болцоотой. Амжилт бол цэвэр хөдөлмөр юм. Та өдөр тутам тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд жижиг жижиг үйлдэлүүдээс эхлэх хэрэгтэй.
яг маргаашнаас эхэлнэ. Энэ үг танд нэг л дотн санагдаж байна уу? Олон хүмүүс яг маргаашнаас эхлэн нэмэн худлаа амралт өгсөөр хайрын амьдралаа үрдэг. Тэгвэл өөрчлөлтийг хизээч маргаашнаас эхэлнэ. Өөрчлөлтийг зөвхөн өнөөдрөөс эхлүүлнэ. Тэгэхээр хэрвээ та тэр хүссэн амьдрал, тэр хүссэн амжилтандаа хүрэхийг хүсвэл зөвхөн та өөрөөсөө эхлээрэй. Бид Монголд анх удаа 108 хүний бүрэлдэхүүнтэйгээр аврагын төлөө үр хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байвал бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү тэмцээнд оролцохыг урьж байна. Аврагын төлөөх үр бүтээмжийн тэмцээн